Сайн бацгаана уу та бүхэндээ 2025 оны бүтээл цонцлог ажил дасгал хөдөлгөөнд эрүүл мэндийн контентоо хүргэж байна. оны эрүүл мэндийн сайдын 9 сарын 11-ний өдрийн А334 доод тушаалын 5 дугаар авсралтын дагуу эцгийг асран хамгаалагчаас зөвшөөрлийг таглуулж 71 хүүхдийг томоогийн вакцинд хамруулсан байна. Энэхүү хүүхдүүд томоогийн вакцинд хамрагдсанаараа томоогийн өвчлөөс үрдсэн сэргийлэх, өвчлсөн ч хөнгөн өвчлөх, хүндрэлээс үрдсэн сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм аа. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг ABG-ийн тэмдэглэгийн буян эмчид эцгийн зөвшөөрлөөр 17 хүүхдийг үзлэгт оруулсан. Эдгээр хүүхдүүдэд ихэнх нь хавтгай тавхаатай дэлгэцийн эт хэрэглэнээс үүдэлтэй зүүнний булчин чангарсан, шагаан үеэр дотогш гიშгдэг, 2 мөр урагш бөхтөр, нурууны хонхор алдагдсан, буруу сууснаас үүдэлтэй нурын мөрийсэн зэргийг оншилж эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээллийг хүргэж хамтран ажилласан. Улаан бурхны албаар улсын хэмжээнд гарсантай холбогдуулан вакцины судалгаа гаргаж, товлол дутуу хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг Батөрчгийн өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү судалгаагаар улаан бурхны товлол дутуу 37 хүүхэд, ямар ч вакцин хийлгээгүй 18 хүүхэд, товлон шивгдээгүй 5 хүүхэд байсан. Вакцин хийлгээгүй хүүхдүүдийг эцгийн зөвшөөрлөөр нийт 20 хүүхдэд улаан бурхны вакцинжуулалтанд хамруулсан. Ахлах бэлтгэл бүлгийн нийт 108 хүүхдэд харааны төвшин тогтоох үзлэг хийсэн. 100% хараатай 92 хүүхэд, 90% хараатай 3, 80% хараатай 7, 70% хараатай 3, 50% хараатай 1, харааг нь тогтоож чадаагүй 2 гэж тус үнэлэгдсэн. Мөн эдгээр хүүхдүүдийг мэргэжлийн эмчит үзүүлэх зөвлөмж өгч ажилласан. Амны гүндийн өвчлөлээс өөр төвшин нийт хүүхдүүдийн 175 хүүхэд буюу 80% нь өвчлөлтэй байсан. Энэхүү хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажлыг бид бүхэн 1 сарын хугацаатай эрүүл мэндийн хамгааллын сарын аяын зохион байгуулсны үр дүнд шүдэн эмчилүүлсэн хүүхдийн тоо 52-оор нэмэгдэж 29.7%-аар амны гүндийн өвчлөл буурсан үзүүлэлттэй гарсан. Эмчийн цагийн үйл ажиллагааны 8 бүлэгт хуваарийн дагуу эрүүл мэндийн хичээлийг орж хэвссэн. Энэхүү эрүүл мэндийн хичээлээр гар угаах дадал хэвшил, бохир гараар дамжих халдвар төвчнүүд, амны гүндийн эрүүл мэндийг зөв сахих, хооллолт, улиралдаа тохируулна уцслах, оцол гэмтэл, дэлгэцийн эт хэрэглээ, чихрийн хэрэглээ, мөн хорхоо цуврал видео хичээлүүд, соосоо бөмбөлийн цуврал хичээлүүд, сайн хүүхэд зэрэг видео цуврал хичээлүүдийг бүлгийн хүүхдүүд орж хэвссэн. Нийт хүүхдүүдийн 90% нь хамрагдсан. Үүний үр дүнд хүүхдүүд маань эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болсон. Мөн өдөр тутмын үйл ажиллагаагаар хүүхдүүдийн гар угаах, хоолоогоо зайлах, хоол идсэний дараа шүдээ угаах зэрэг дадал хэвшилтэнд тогтмол хяналт тавьж ажилладаг. Мөн дэлхийн гар угаах өдрийг тохиолдуулан цэвэр гар соёлыг түгээцхийн урандуур сургалт үйл ажиллагаа явуулж, видео контент бэлтгэн цахим орчинд байршуулан тавьсан. Эмчийн цаг үйл ажиллагаагаар бүлгийн хүүхдүүдэд олгосон мэдлэг чадвар, дадал хэвшлийг баттгах зорилгоор эрүүл аюулгүй амьдрах ухааны өртөөжилсөн сургалтыг бэлтгэл 1, бэлтгэл 2 бүлгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж, сурсан мэдсэн зүйлийг нь баттгах нь ажиллаа. Сар бүр 8 бэлгийн хүүхдүүдийн оосоож савнгийн хэрэглээнд тогтмол хяналт тавьж ажилладаг. Ингэснээр хүүхдүүд маань оогоо буруу шахах, таггүй орхиж гатаах, илэгдсэн соостой байх зэрэг зөрчлүүд багасаж, багшийн туслах нарт эрүүл ахуйн зөвлөгөө өгч хамтран ажилладаг байгаа.
Мөн томуу тус төвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор амин дэмээр баялаг, шид тэжээллэх хоол хүнс өгөхөөс гадна витамин С-тэй алим жигнэж өгөх, сарамстай ногоотой битүүшүүлгийг хийж өгөх. Мөн өглөө оройд хүүхдийн хоолойг сарамс, давс, содны усамлаар тогтмол зайлуулж хэвссэн. Батүрчгүй өрхийн эмнэлгийн төвд багш ажилчдыг хеликобактер, сахарын шинжилгээ, зүрхний цахилгаан мэтлэг, биохим, ШЭС болон цусны шинжилгээ зэрэг шинжилгээнд хамруулж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч хяналт тавина ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн сайдын 145 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор багш ажилчид нийт 22 хүнийг 2,959,500 төгрөгийн санхүүжилтээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллаа. Үүнд сүрье, нянтэгч, цагаан орхоо, арьс аршил зэрэг үзлэгт хамрагдаж 100% эрүүл гарч эрүүл аюулгүй ажлын байр бий болсон. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бие болдрын сорилт тогтмол хамрагдаж багш ажилчдын биеийн жингийн индексээс хамаарна өдрийн 30 минутыг өөртөө аян зарлаж дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвсэсний үр дүнд манай хамт олон нийт 10 дасгалыг сурсан байна. Хөдөлгөөнд тогтмол хийж хэвсэсний үр дүнд бид бүхэн цагаа баримтлах, бусдыг хөндлөх, хөдөлгөөний эвсэл сайжрах, эрүүлэр жингээ хасах, халдвар тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг маш олон чадварууд сайжирсан. Үүний нэг жишээ бол бид бүхэн аймгийн хэмжээний багш нарын баярын хүндэтгэлийн концертыг тоглосон явдал байлаа. Энэхүү концертод нийт 6 бүжиг, найрал дуу, хүүхдийн попури дуу, гоцлол дуу зэрэг хөгжмийн хамтлаг зэрэг нийт 16 номерыг амжилттай үзүүлж чадсан. Багш ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрдсэн шинжилгээнд хамрууллаа. Эрдсэн шинжилгээгээр хүний биеийн 21 үзүүлэлт, эрдэс бодисын 19 үзүүлэлт, витамины 10 төрлийн үзүүлэлт зэрэг нийт 50 төрлийн үзүүлэлтийг үзэж зөвлөгөө өгч хамтран ажиллана. Массажны орон дээрээ багш ажилчид хуваарийн дагуу хэвтэж өдөр тутмынхаа алжаал ядаргаа стрессээ тайлдаг.